За хамтаа үзэгчтэй маш их баярлалаа. Үзэгч та бүхэндээ за хөтөлбөрийн зочныг уулзуулахад бэлэн болсон байна. Студид маань хүндэтэй зочин маань хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр студид маань шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэнгийн захирал Бадамхтан хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Урилгыг маань хүлээн авч ирсэн. Их баярлалаа. Сайн байцгаана уу? Нэвтрүүлэгт өрсөнд баярлалаа. За өнөөдөр бас үзэгчдтэй олон гайхалтай мэдээллийг хамтдаа хүргэх болоо гэж найдаж байна. Тэгээ юуны түрүүнд эхний асуултаа бас шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай бас танилцаад ярилцлага эхлүүлье гэж бодож байна. Тий Монгол Улсын шинжлэх ухааны академийн харьяа 16 хүрээлэн байдаг. За тэдгээрийн нэг нь бол одоо манай хүрээлэн байгаа. Палеонтологийн хүрээлэн. За тэгээ манай хүрээлэн яг ер нь бол нэг 50 баг 60 гаруй жилийн түүхтэй юм салбар юм байгаа. Тэгээ Монгол Улсын ерөнхийдөө палеонтологийн салбарын салбар маань ерөнхийдөө энэ хүрээлэн дээр суйрлаад гэх юм уу энэ дээр үндэслээд ингээд цаашаа явагдаад өнөөдөр хүртэл яваад байгаа. За тэгээд олон хүмүүс бас гайхчихж магадгүй палеонтологи гэдэг маань өөрөө яг юу вэ? Ямар учиртай археологи гэдгээр хүмүүс бас мэддэг те. Эртний булш мөнхөн ч гэдэг юм уу тэгээд явдаг хүмүүс маш их сайн мэддэг. Палеонтологи гэхээр хүмүүс мэддэг гэдэг нэрийг мэддэггүй нэг юм байт. Юу гэхээр палеонтологийн шинжилгээ ухаан маань өөрөө эртний амьтан ургамал за тэгээд түүт ер нь тухайн үед амьд байсан амьд организмуудыг судалдаг тийм шинжилгээ ухаан байна. За тэрхүү судлах тун өнөөдөр бол байдаггүй мөчгсөн гэсэн үг байхгүй юу? Тэгээд эртний амьдралын түүхийг судалдаг шинжилгээ ухааныг бол палеонтологи гэдэг. Тэгээд манай хүрээлэн болохоор бид чинь одоо нийтдээ 47 байдаг. За 40 орчим албаагч нар маань эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний туслах ажилтан гэх мэтлэн аль бүрийг гүйцэтгэж байна. Үлдс нь болохоор захиргаач гэдэг юм те. Тэгээд явдаг. Тэгээд цөөхөлөө ер нь бол энэ дундаас одоо манай хүрээлэнгээс яг юу гэдэг ингэж хүмүүс бас одоо өөрөө бас асууж байгаа шиг байна. Палеонтологийн хүрээлэн маань өөрөө яг одоо хүмүүсийн сайн мэддэг үлэг хөрвөл те. Одоо динозавр гэж яриад байгаа үлэг хөрвөлийг судална. Дээрээс нь эрт цагт амьдарч байсан хөхтөн амьтад байгаа. Одоо янз бүрийн хэмжээтэй хөхтөн амьтан жижиг одоо хулган зурмны хэмжээнээс ахуулаад бүр том авраг биетэй арслан зан хүртэл те эдгээр амьтдыг судалдаг. Одоо Ice Age гэж бидний сайн мэдэн шүү дээ. Нөгөө арслан зан, савгт хэрс гэх мэтлэн амьтад судалдаг. Тэгээд ургамал судалж байна. Эрт цагт ургаж исэн ургамал. Тэдгэрийг яаж исэн тэдгэрийн одоо үр тоосон цар зэргийг бас судалдаг. Гэдэг ч юм одоо те нэлээ олон чиглэлээр бол ингэж явдаг. Ийм хүрээлэн байгаа. Ерөнхий үйл ажиллагаа. Тэр бас сонирхолтой тийм. Тэр ч одоо бүр эртний тэр юг судлан гэхээр бол маш сонирхолтой янз янзын ургамал амьтад тэндээс гарч ирж байгаа хэрэгтэй. Сүүлд бас нэг юм маш гоё олдорыг бас хүрээлэнгийнхээ хувьд одоо судлалын хувьд бас олоод илрүүлсэн байгаа тийм. Тэр талаар бас үзэгчдэд хэлэхэрэнгүй бас мэдээ. Тий. За 2025 оны хувьд тийм бол манай хүрээлэн бол их ол зомогтой бидний манай багийнхны манай хамт олонны хийжсэн судалгаанууд бол нэлээд судалгааны үр дүнгууд гараад нэлээд одоо юу гэмдэ судлаач хүмүүсийн хувьд бол нэлээд сэтгэл өндөр баян жил өнгөрлөө. Тийм. Тэгээд түрүүн таны асуусан асуултанд хариулахад манай хүрээлэнгээс нийтдээ 3 сэтгүүл одоо нэлээд олон өгүүлбэрүүд 10 гаруй бараг 20 шахсан өгүүлбэрүүд хэвлэгдсэн байгаа. Тэрнээс 3 нь дэлхийн хамгийн одоо байгалийн ухааны чиглэлээр шүү дээ тий. Дэлхийн хамгийн алдартай, хамгийн том сэтгүүлд хэвлэгдсэн байдаг. За энэ нь бол одоо юу гэдэг тэр сэтгүүлийн нэр нь болохоор Nature сэтгүүл гэдэг шүү дээ. Одоо байгалийн ухааны чиглэлийн өгүүлбэрүүд гардаг хамгийн том сэтгүүл байгаа дэлхийн. Тэгээд энд бол 3 өгүүлэл хэвлэгдсэн. За үндсэн яг Nature сэтгүүл дээр болохоор манай 2 өгүүлэл тэрний бас нэг арай нэг өөр тэрний одоо Nature брендийн доор явдаг бас нэг нэлээд өндөр рейтингтэй сэтгүүл дээр нэг өгүүлэл гараад ингээд нийтдээ 3 өгүүлэл гарснараа бидэд бол их баяртай байгаа. За тэгээд энэ хүү ажиллагааг бол цааш нь дахиад үргэлжлүүлэх тийм төлөвлөгөөтэй манай судлаач нар маань хамт олон маань тэгээд ажиллаад явж байгаа. За тэгээд гарсан өгүүллийн хувьд гэх юм бол за 2 өгүүллийн нэг нь болохоор юу яасан баа. Одоогоос 100 орчим сая жилийн өмнө буюу түрүү цэрдийн галын түрүү үед гэж хэлээд байгаа тийм. Энэ үед амьдарч байсан
ийм сонин одоо толгойн юм овгор толгойтой тийм үлэг хөл өгдөг байхгүй. Тэрийг болохоор хүн төрөлхтөн цэрдийн хожуу үед л амьдардаг байсныг мэднэ. Хожуу үед нэлээ хид хідэн одоо төрөл зүйлүүд ч юм ингээ болоод дэлгэрж ирснийг бол мэднэ. Тэгэхээр юу гэж боддог байсан гэхээр энэ амьтан бол зөвхөн цэрдийн хожуу үед бий болоод тэндээ хөгжөөд тэгээд мөхсөн амьтан гэж үздэг байсан бол энэхүү бид одоо манай хамт олонны манай багийнхны олсон хэвлүүлсэн бүтээлийн үр дүнд юу болж нөхөр энэхүү амьтанд хожуу биш түрүү цэрдийн үед бүр үүссэн ч юм байна. Тэр үед хөгжсөн ч амьтан байна гэдгийг анх удаага гарч ирж байгаараа нугламт амьтан тэр дундаа өлөг хөрвөлийн хувьслын түүхийг тухайн тэр бүлэг амьтдын түүхийг дахиад баг 30-40 жилээр 30-40 сая жилээр урагшин тасч ирсэн. Энэ бол юу гэдгийг амьтны хувьсэл буюу эволюцийн онолыг бол шал бас өөр болгож байгаагаараа их онцлог. Тийм болохоор дэлхийд дахны бас нэлээд анхаарал татсан судалгаа болсон. Одоо нэлээд том медиа гаруул нэлээд гарсан байгаа. Одоо үеийн CNN ч юм уу Reuters ч юм уу те. Том хэвлэлийн тий том хэвлэлийн өнөдр нэлээд гарсан. Тэгээд одоо манай нөгөө тухайн судалгаанд оролцсон манай судлаач нар байгаа. Доктор Чин Зөрөг байгаа. Чин Зөрөг удирдаад тус судалгааг удирдаад хийгээд гүйцэтгээд тэгээд амжилтаар ингээд үр дүнгээ гаргасан байгаа тий. Чин Зөрөг Манбаяр Буянтэгш за манай Ахмад Палеологч Цогтбаатар нар оролцсон их чухал өгүүлэл болсон байна. Тэгээ нөгөө нэг өгүүлэл нь болохоор юу гэхээр одоо бидний сайн мэддэг тарбузавр гэдэг штэ. Энэ юм чинь бас нэг цэрдийн хожуу цэрд дундаа жоохон өмнө хэсэгт амьдарч ирсэн гэж үздэг байхгүй. Тэгэхэд хойд Америкт болохоор цэрдийн хамгийн төгсгөлийн үеийн амьтад бол их гардаг. Одоо Tyrannosaurus T-Rex гэдэг хүмүүс мэддэг шүү дээ. Энэ Tarbosaurus T-Rex хоёр ч их одоо юу гэдэг хамаатан гэх юм уу да. Ах トゥ ус гэх юм уу да. Цаг өөр цаг үед амьдарч ирсэн ах トゥ усуд байхгүй. За тэнгүүд энэ хоёрын баг дундын холбоо маягийн амьтан олсон байдаг байхгүй. Тэр нь манад олон жилийн өмнө цуглуулагдсан байсан. Гэхдээ буруу тодорхойлогдсон байсныг дахин одоо юу гэдэг шинэ арга гаргачлалын ашиглан дахин тодорхойлоод тэгээд хэвлүүлсэн тийм өгүүлэл байгаа. За энэ гадаад манай хамтрах судлаач нартай хамтраад бичигдсэн өгүүлэл байгаа. Манай судлаач нар багт нь орж ажилласан. Тэр амьтны яасан гэхээр нөгөө цэрдийн галуу үед нөгөө одоо өнөөдөр бидний мэдэх Аз болон Хойд Америкч хоорондоо хуура холбоостой байсан. Өөрөөр хэлбэл тентгийн тэр T-Rex эдэр үүсэх нөхцөл бололцоо нь эндээс шилжиж очисон тэрхүү амьтнаас гаралтай гэж үздэг байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл Хойд Америкийн тэр амьт чинь Азаас шилжиж нүүдэл очисон гэж. Тэр үүрэг их сонирхолтой. Тэгээд үүгээрээ ч бас юу гэдэг дэлхийн нийтийн анхаарлыг бас их татсан их чухал нээлт чухал шинжилгээний өгүүлэл болсон байна. Ястал яг өнгөрөх 2025 бол тий он болстой нэрээ. Тэгэхээр том юм байсан. Тэгэхээр том амжилтын бас тий. Тий. Тэгээ энэ сэтгүүлийн хувьд гэх юм бол судлаач хүмүүсийн ялангуяа за яг бүх судлаач нар мөн л доо гэхдээ энэ хүнтэйг ярьчих гэх юм уу да. Байгалийн шинжилгээ ухааны судлаач нарын өөрсдийн судалгааны үр дүнгээ хэвлүүлэх ийм нэг амбиц байдаг байхгүй юу? Амбиц буюу мөрөөдөл нь байдیں۔ Тэр нь юу гэхээр тэр мөрөөдөлд хүрэхин тулд тэгэл бас ингээл ажиллана шүү дээ. Маш их хөдөлмөр ордог, маш их цаг зар. Тэр нь өөрсдөө өгүүлэлтийг хамгийн нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлэх. Энэ бол судлаач хүний туйлын зорилго байдгийг. Тий. Одоо туйлын зорилгоодын нэг юм да нэлээд тэргүүн зорилгоодын бас нэг байдгийг. За тэгээд энд манайхас хоёр өгүүлэл энэ жилийн хувьд ч гэдэг. Өмнө нь бол хэдэд эвлэгжсэн түүх бол байгаа баг тий. Хэдүүлээ нэгэнд 25 оны асуудал ярьж байгаа болохоор тий. Энэ жилийн хувьд 2-3 гарцсан байна гэдэг бол би хувьдаа тий маш их баяртай байгаа. Манай хамт олон шалгаагүй. Тэгээд ер нь бол хамт олноор бол маш их бахархдаг юм уу. Маш том зорилгоодын нэг нь биелэлээ олцсон тий. Ер нь одоо яг энэ эртний олдурууд ингээ олдоод ингээд эхэлж जैन. Тэнгүүл тэр чинь бас нэг маш олон зуун жилээр ингээ өмнө байж исэн юм учраас тэр чинь одоо нэг олдурын хувьд одоо муудах янз янзын юм болцсон юм зүйл байгаа тий. Эдрийг бас ингээ та бүх юм ингээд олоод ингээ буцаагаад бас нэг юм сэргээн засварлагч гэдэг юм уу нэг тийм үйл явцууд бас нийлээдгүй болдог байх тий. Тийм тэгээд яг саяны тэр үйл явцыг яг ярихын өмнө яг чулуутсан олдур гэж яриад байгаа тий. Чулуутсан яс гэж яриад байгаа. Энэ яг ямар учиртай вэ гэхээр
хамгийн энгийн үгээр хэлэхэд бол энэ бол ясны хэлбэртэй л чулуул байхгүй юу? Тийм. Тэнд ямар нэг органик ч юм уу одоо ингээд хүний ясанд байдаг ясыг бүрдүүлэгч ингээд жижиг эрдсүүд байна шүү дээ. Элементүүд гэнэ эрдсүүд. Тэр эрдсүүд бол байхгүй. Гэхдээ тэр эрдс одоо ясны дотоод бүтцийг ингээд агуулсан одоо тэрнийхэн байсан орон зайд нь гадна байгаа өөр чулуулгын, өөр эрдсүүд, өөр минералууд, өөр одоо элементүүдтэй хэмээн тэд нар шингэн байдлаар нэвчиж ороод доторх нь ингээд битүү дүүргээд тэгээд чулуу болцсон. Тэгээд чулуутсан яс гэдэг чинь тийм учиртай. Дотроо ямар нэг органик юм байхгүй, органик материал байхгүй. Гэхдээ ясны хэлбэртэй чулуу гэсэн утгатай. За тэгээд эдгээр энэ чинь чулуу шүү дээ. Одоо байгальд тийм чулуу яадаг үлээ те бид нар хичээл өстө уулаа. Шиг л байдаг юм болоо гэж бодоод байдаг гэсэн чинь. Тэгэхээр яг бид бол энгийн бид бол ялах ч юм. Харин тэгээд тийм учраас харин чулууцсан яс чинь ямар учиртай, яс нь ямар учиртай гэдгийг хэлээд байгаа учраас энэ шүү. Тэгэхээр эдгээр юмнууд чинь олон сая жилийн өмнө ийм одоо тонмол чулуулаг гэж хэлдэг. Тонмол хурдс гэж бид хэлдэг юм байгаа. Тухайн амтан ингээд өгдөг ч юм уу те эсвэл үерт ингээд дарагдаг, үерийн шавар дарагдаг ч юм ингээд дарагдаад олон сая жил ингээд тэр доор өндөр даралтанд тэр нэг олон органикууд нь солигдоод өөр эрдсүүдээр дүүрэгдээд ингээд чулуужаад ингээд хадгалагдж жагаад дараа нь геологийн цаг хугацааны явцад дээдл хэсэг одоо энэ газар өргөгддөг ч юм уу те газар одоо тектоник хөдөлгөөн гэж хэлдэг юм л да. Тэр хөдөлгөөнөөр өргөгддөг ч юм уу тэнгууд энэ дээрээс илэгддэг байхгүй. Илэгдээд явж байгаад нөгөө ясна гэдэг ил гардаг ч юм уу. Тухайн цаг мөчтөө чинь бүр хүндийд байсан доор байсан юмнууд өргөгдөл тодорхой хэмжээгээр өргөгдлийн ч юм уу. Геологийн үйл явцаар илэгдээд ил гарцсан байдаг гэсэн үг байхгүй. Ингэж бол болдог гэсэн үг. Тэгээд тэн чинь одоо хөдөө явж байгаад бид нар ч нөгөө хэрэг ажил хийдэг шүү дээ. Тэгээ хэрэг ажил хийхдээ мэдээж нөгөө геологийн мэдээлэл дээрээс тулгуурлаад хаанаас хайх уу? Хамаагүй газар одоо жишээ нь одоо юу гэдгийг богдуулаас бид нар танзаавар хайх гэдэг ингээд явж болохгүй байхгүй. Ягаад гэвэл энэ чулуулга нь өөр. Нас нь өөр, одоо геологийн нас нь өөр. Дээрээс нь чулуулга чинь өөрөө шал өөр шин чанартай чулуулга учраас эндээс үл танзаавар болтохгүй ч юм уу те. Тэгээд ялангуяа одоо танзаавар агуулсан байх магадaltaй агуулдаг чулуулгууд нь хаана их байдг вэ гэхээр Монголын говь нутгаар их тархалттай байдаг учраас ихэвчлэн говьас өмнө говьас тийм үлэг өрүүл гарчээ, дорн говьас ийм гарчээ. Одоо чинь саяны бидний ярьсан тэр нэг сонирхолтой тогтцтой амт ингээд яриад байж тээ доктор чин зэрэг ахлаад явуулсан судалгаа сул толгойд үлэг өрүүлгээд байгаа байхгүй юу? Энэ толгойн юм овгор нэг юм жижиг амт байна. Тий одоо эн чинь бол чинь дунд говь аймгийн нутгаас харсан байх жишээтэй. Ер нь динозавр гардаг нутаг гэвэл ер нь одоо гэдэг дунд говь, дорн говь, өмнө говь, өвөр хангаа, баян онгор, ховд, говь алтай гэх мэтлэн зөндөө олон аймгаас бол гардаг. Гэхдээ өмнө говь хамгийн алдартай, хамгийн түгээмэл болдог гэдэг утгаараа өмнө говь, дорн говь аймгууд бол нэлээд тэргуунд судлаач нар гэдэг бол анхаарлын төвд нэлээд байдаг гэсэн үг л дээ. Тийм байна тий. Энэ олдсон олдвруудыг ер нь одоо яаж хэрхэн хадгалж байдаг юм уу? Хаана хадгалдаг юм болоо ч гэдэг юм уу? Тий яг уу энд палеонтологч одоо судлаачийн хувьд гэх юм бол хөдөө явна түрүүн би хэлсэн тий хөдөө явна нөгөөхөө одоо юуг олно чулууцсан үйлдвэрүүдээ олно түүндээ ухалт малттай мэргэжлийн тэрийг хийн. Энэ бүгдийг хийхдээ мэдээж соёлын өвөг хамгаалах хуулийн дагуу тодорхой шаардлагатай зөвшөөрлүүдийг бол аваад явдаг хуулийн дагуу. За аваад нөгөөхөө тэр чинь маш их хүн хүч цаг тийм шүү дээ. Маш их хэмжээний төсөв санхүү шаарддаг тийм ажил байдаг байхгүй юу? Энэ их ажлын авсан юм яад бүхэр ирээд Монгол улсад яг ялангуяа үлгэрүүлийн өндөр болохоор зөвхөн манай байгууллага хадгалах үүрэгтэй байгаа, эрхтэй байгаа. Ягаад гэвэл бид чинь нөгөө төрийн байгууллага одоо англиар болохоор repository гэж хэлээд байгааг үндсэн дэрний үгээр яг үндсэн ахуулах тийм мэргэжлийн байгууллага манайх байгаа гэдгийг тийм манайх болон за байгалийн төхөн хүмүүсээр зарим нэг олдрууд бол байдаг мэдээж. Гэхдээ судлаач нар хувьд бол манай дээр ихэнх хэрэг ажлын материалууд энд бол цуглуулдаг гэсэн үг. Манай сан хөнгөгт хадгалагддаг гэсэн. Тэгээд тэр чинь одоо ингээд судалгаанд ингээд гартлаа бол зөндөө бас уушаа би энэ олдвруудыг надад яг нэг маш сонирхолтой санагдж байгаа нэг юм байна л да. Олдвруудыг хайж олохын тулд тэр үйл явц яг ямар байх ёстой. Одоо зүгээр хар ухаанаар бид нар бодоход нэг хэдэн хүмүүс тараал ингээл нэг хайгаал ингээл явж идэг ч юм уу те.
Эсвэл ингээд нэг газар ухаад явдаг юм. Ингээд сайн мэдхгүй байгаа. Тийм. Олох тэр үйл явц нь их сонирхолтой санагдав. Жишээлбэл одоо хамгийн сүүлд олдсон олдрыг хамгийн их хэлж яаж хэн мэдэж яаж олсон байх уу ч гэдэг юм. За ерөнхийдөө бол яад вөхөр палеонтологийн хээрийн судалгаа хийхдээ бид мэдээж ингээд багаа бүрдүүлнэ хаашаа явах уу хэд хоног явах уу төс хүмүүс үг гэдэг ч юм уу те түндэд харуулад хугацаа төлөвлөгөө байгаа шүү дээ. Тэрэндээ харуулаад тэгээ бүгд ингээд явна. Явахдаа 10 машинтай явсан одоо 10 машины цуваа үгүй бол 20 машины цуваач явдаг тохиолдлууд бас бий. Хаяа нэг 2 3 машин явдаг ч юм уу ганц 2 машин явдаг тохиолдлууд бий. Мэдээж ойрхон талбайд богинохон одоо яг хийгдэж байгаа ажлын зорилгоос хамаарат янз бүр байдаг байхгүй. За тэгээд хөдөө юу судалгаа хийхээ хүн яадаг вөхөр тухайн судалгаа хийгэж зорж байгаа газар орны геологийн тогтоц өмнөх геологийн тогтоц болон түүнтэй холбоотой өмнөх судалгаа дээрээс нь палеонтологийн өмнөх судалгаануудаа бид нар маш сайн судалдаг гэсэн маш сайн танилцж хагаад тэгж байгаа. За энэ уулын энэ бэлээр бид хэдүүлээ хайгуулах юм байна. Энэ уулын энэ хэсэгт юм байна. Энэ цааталтай бол биш ээ гэдэг ч юм уу те. Тэнд нэг галт уулын чөлөөтэй учраас тэнд нь угаас амт эртний амтан байх магадлал багтаа ч гэдэг. Тэгээ очиод гарахтаа ингээд юм торлсон байдлаар ч юм уу те. Хэд хэдэн метрийн зайтай 100 метрийн зайтай ч юм уу хэд үйдэг. Тухайн газраас хамаарат ийм системчлсэн байдлаар ер нь хайгуулаа хийгээд гадраг илэрчсэн олдрууд дээр бол тэгээд тэмдэглэж явсны дараагаар тодорхой нэг хуваарийн ажлын хуваарийн дагуу тэндээ хулт малтууд бол хийдэг гэсэн үг байна тийм. Тэгэхээр бас нэлээд хүн хүч бас цаг зав нэлээд цаг төсөөсөн хүү гэдэг ч юм уу те нэлээх бас судалгааны ажил ч маш их хийгдэх юм байна. Тийм ээ. Энэ их ажлын ард за тэгээд энэ саяны олдсон олдорыг аваа. За тэгээд яг нэг өөрсдийнх нь том зорилгын нэг болох тэр дэлхийн том хэвлэл мэдээллийн сайтуудаар ингэж гардна гэдэг нь өөрсдөнд нь бол маш бахархмаар юм үйл явдал. Тэгэлгүй авах уу тэгэл болж байгаа нэг. Сая сонсоод мэдэгдэж байгаа байна тийм. Тэгээд тэр олдсон олдроо чинь одоо тэр шинжлэх ухааны үр дүн гартал маш олон шат явдаг. Авчираад манай мэрэгжлийн улсууд нөгөөхөө цэвэрлэн тэр чинь ингээд чулууд ингээд шавартай ч юм уу чулуутай маш хатуу нөгөөх нь одоо ясан одоо чулууцсан ясан шүү дээ те ясан маш зөөлөн байгаад идэг гадуур нь ингээд бүрдсэн ч юм агуулсан чулуул нь өөрөө айгүй хатуу байдаг. Чулуулг нь хамаагүй ингээд нөгөө ясаа гинтэч гэдэг юм уу те бас их нарийн ажлууд бий. Тэнд мэрэгчсэн улсууд бас манад байдаг. Тэрийг ингээд боловсруулад цэвэрлээд гарсны дараагаар юу юм судлаачтай өгдөг. Цэвэрлэх явцдаа бас мөн судлаачисаа зөвлөгөө авч байгаа цэвэрлдэг байхгүй цэвэрлж янзлаад. За тэрийг судлаач нь өөрөө судлаад ямар хугацаа шаарддаг одоо хинч мэдэхгүй шүү дээ те. Тэрийг цэвэрлэх гэж өөрөө тэр чинь айгүй хугацаа өнгөрнө. Жишээлбэл маад бол 2014 оноос хойш цэвэрлэх гэж байгаа нэг материал бий. Одоо бол дуусаагүй ч юм уу. За тэгээ заримд ч 7 хоногийн дотор дуусах болцоотой ч материал одоо хэмжээ юунаас хамаарат. За жишээ нь одоо тэр саяны тэр нэг мундаг өгүүл гарсан өгүүл бичигдсэн одоо судлагдсан материал болохоор өөрөө ингээд толгой тэгээд биений яснууд тэгээд сүүл нь ингээд нарийн ингээд зүү шиг хялгасан шүрмсүүд хүртэл ингээд хадгалагдаад үлдсэн байгаа байхгүй. Тэгээд гидсэн дотор ходоодонд нэм чулуу байдаг бас нөгөө үсэд штэ нөгөө ходоод юу хоол боловсруулалтаа ингээд ашигладаг гэж үздэг байхгүй. Нэм чулууны бөөгнөрл тэр мөрн хүртэл ингээд үлдчихсэн байж байгаа. Энэ болгоны хүртэл ингээд нарийн гаргадаг гэсэн үг л дээ. Маш сонирхолтой. Их цаг зардаг юм аа ер нь. Тийм байна. Бидний хувьд бол маш сонирхолтой л санагдаж байгаа тийм. Баг хамт олонд ер нь зөвхөн Монгол гишүүд байдаг болов уу? Эсвэл одоо гадны орнтой байнгын хамтын ажиллагаатай байдаг болов уу? За манай байгууллагын хувьд гэх юм бол хамтын ажиллагаа бол нэлээд өөрхөн хүрээлэнгүүдийн тоонд бол ордог. За одоогийн байдлаар бид Японы 3-4 байгууллагатай хамтарч ажилладаг. Америкаас бас 3-4 байгууллагууд байна. Канадын байгууллагатай хамтарч ажиллаж байна. Мөн юу уламжлалт манай Оросын холбооны улсын шинжлэх ухааны академийн коллегууд маань хамтарч ажилладаг гэдэг ч юм уу те. Одоо Хятадын Нанжины институттэй ингээд хамтарч ажиллаж байгаа жишээтэй. Ер нь бол хамтын ажиллагаа одоо гадаад хамтын ажиллагаа бол маш өргөн. Тэгээд дээрээс нь судалгааг нэг хүн хийх тохиолдол бол маш цөөхөн. Бараг болон одоо чинь хөдөөлж чинь тэр хүн ганцаараа тэрийг болоо өөрөө машинаа барьж аваад өөрөө болоод өөрөө ухалтай гэдэг өөрөө ачид өөрөө авч цэвэрлээд ингээд явж бол тэр хүн чинь ганцаараа хийж ийн гэсэн үг байхгүй юу? Тийм тэгэхээр бараг боломжгүй асуудал учраас тэнд заавал багаар орно. Ер нь бол ихэнхдээ олуулаад яадаг юм доо тий оролцоод ингээм хамттай. Тэр шин судалгаанууд маань яаж нөхөр Америк болон Японы манай хамтрагч судлаач нар маань
оролцсон байгаа. За тэр нөгөө нэг мундаг махын эдчдэг үлэг өргөлөө шүү дээ. Ингээд төв дамж явсан байж, шилжсэн байж магадaltaй гэдэг. Тэр амтны судалгаан дээр ерөөхдөө Канад коллегууд маань толгоолоод одоо манай хэд маань бас бүрэлдэхүүнд ороод тэгээд манай судлаач нар маань бүрэлдэхүүнд ороод тэгээд судалгаа хийсэн байна. Ер нь ингээд олуулаад хийдэг гэсэн үг юм байна. Амжихгүй, ер нь боломжгүй л гэсэн үг. Дэлхийн улс орнуудаас ер нь за түрүүн таны яриан дээр гарч байгаа Америкийн хойд хэсгээр гэж байна. За яг Монгол улсад бас байгаад байна тийм. Ер нь үлэг гөрүүл ер нь дэлхийн хэр олон улсад ингэж илэрж тэмдэглэгдсэн байт юм. За одоо баг бүх улсаас шахуу юм уу да. Тэгвэл ер нь нэлээд таарсан байдаг байна. За хятад бол угаас ингээд говьороо залгаа тий. Хятадын хойд хэсэг буюу одоо манай одоо бидний мэдэх нөгөө өвөр Монгол тийм нутаг байна. Тэндээс ч ингээд манай говьтой ч баг залгаа ижил амтд ингээд ер нь гардаг гэдэг ч юм уу. Хятадаас гарж ийн, Оросоос гарж ийн. Скандинав улсуудаас бол гарахгүй шүү дээ. Нөгөө Швед, Норвег гэдгээр байгаа шүү дээ. Швед, Норвег, Финланд гэдгээр тэднээс бол гарахгүй. Сибирээс гардаг орсон гэхдээ. Европоос гарж ийн, Африкийн улсуудаас гарж ийн. Хойд Америк, Өмнөд Америкээс одоо Аргентинаас ч гэдэг юм уу. Аргентинаас маш алдартай динозаврууд судлаач нар маш идэвхтэй тэгээд бараг л өдөр болгон нэг бүтээл гарч ийн үү яаж ийн үү. Маш идэвхтэй шүү дээ тий. Аргентинаас байна. Хойд Америк бол угаасаа Хойд Америк, Канад бол Америк нэгдсэн улс, Канад бол угаасаа палеонтологийн ялангуяа динозаврын палеонтологийн чиглэлээр бол маш алдартай улсуудын нэг хамгийн сургалтын хувьд гэх юм уу да тэмдлийн дээгүүр чигсдэг тийм улсууд. Ер нь бүх тийвээс гарч байна. Австралиас гарна. Ер нь л тараал Тайландаас гэдэг юм ингээд гард юм дөө тий. За бидний ярилцах хугацаа дуусах төгсөн байна. Тэгээд их сонирхолтой байлаа. Зөв шимтээ сонсоод л байлаа. 2026 оны төлөвлөгөөг бас сонсомоор байлаа. 25 он бол үнэхээр гайхалтай жил өнгөрчээ. 26 онд төлөвлөсөн ажлуудаас 26 онд гэх юм бол одоо манай баг хамт олон яг одоогийн байдлаар бид нар яг төлөвлөгөөн дээрээ суугаад одоо ингээд бошоо дуусахгүй болоо суулахгүй нэг сар маань дундаа очиод юу баг дундаасаа хэтрээд ингээд балраад явж байгаа. Балрах явах уу тий. Бид нар чи ингээд бүх төлөвлөгөөг ингээд жигсааж ягаад тэгэд энэ олон экспедицүүд зарим нь хамтарсан тий гадаад нөхдүүдтэй хамтарсан байгаа, зарим нь дангаараа байгаа. Энэ болгоно ингээд бүгдийг ингээд зохицуулах гээд явж байгаа. Юу гэхээр хэр ажлуудаа яг одоогийн байдлаар бид нар төлөвлөлөөд явж байна. Өөрсдийн тус тусын судлаач нарын судалгааны төлөвлөгөөнд бол бүгд гараад бэлэн болчихсон байгаа. Тий. Тэгээд одоогийн байдлаар бид нар нэг дор хаяж 15-аас 16 хэр экспедиц гарах төлөвлөгөөтэй байна тий. Тэгэхээр хилүүлээ бид хэд ч одоо их цөөхөлөө болохоор одоо яаж энийг амжуулаад тэгээд бүр нэг жоохон юутай л байна. Толгой гашлахсан маягтай л байж байна. Тэгээд дашрамж хэлчихэд энэ чиглэлээр ажиллах сонирхолтой ч гэдэг юм уу те өсвөр үеийнхэн энэ салбар нь ямар учиртай байдгийг гэдэг үнэхээр сонирхол бол манай хөрөлн дээр ирээд бас танилцаж болно. Бид хэдд бол одоо үлэг гөрүүлийн чиглэлээр судалгаа хийх хүн бол маш их хэрэгтэй байгаа. Тийм тэгэхээр үдэмдээ сонирхож байгаа хүн байвал хин чамаагүй манай хөрөлн дээр ирээд бидний юу гэдгийг үзэж болно. Шинэ нээлтүүдээс бас харж болно. Тий. Тэгэл жил болгон л ер нь тэгэл бужигнсан л ажилтай л жил болгон завгүй гэдэг. Тэгээд яг нэг юм циклтэй. Тэгэл одоо яг ингээд төлөвлөлтийн ингээл айгүй зав одоо маш тийм завгүй үе. Тэгэл 5 сар эхлээл хэр ажил эхэлчихнэ. 9 сар хүртэл тэгэл ирээл буцаал зүгээр нөгөө олон экспедиц чинь ингээд судлах хэр ажил байхгүй. Тэгээ 9 сараас ахуулаад яг судалгааны ажлууд мөн тэгэл 10-11 сараас эхлээд тайлан эхлээл тэгэл буцаал ингээд явдаг байхгүй. Яг нөгөө сонгодог төрийн байгууллагын нэг ажлын нэг цикл байна. Хэцүүж гэсэн бас маш сонирхолтой юм ажил санагдлаа. Тэгээд боломж олдвол бас бидний зүгээс ч гэсэн бас нэг очиж сонирхож бас үзэх боломж олдох гэж найдаж байна. Тий хизээ ирэхээр нөө тавхаа хоорондоо ярилцаад бид мэддэг хүрээдвэл ямар ч асуудал байхгүй тийм. Тэгээ шинэ олдруудыг шинэ нээлтүүдийг үзэх гэх сонирхолтой юмуд бас зөндөө байдаг юм уу. За маш их баярлалаа танд. Бидний урилгыг хүлээн авчихсан. За баярлалаа. Баярлалаа. Тэгээд түрүү хэлсэнчлэн бас залуу палеонтологч бас нэгдэх боломжтой юм байна бид болоод бол их сайхан байлаа. Тэгээд сонирхол нэгт та бүхэн манаас зорж очоосаа гэж миний зүгээс бол сонсоод их бодлоо. Өнөөдрийн зочноор Шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэнгийн захирал Бадамхтан оролцлоо. За хөтөлбөртэй хамт байсан үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр энэ төрөйд өндөрлөж байна. Маргааш энэ цагт ирмэ уулзлаа. Тэр баяртай.